Сайн байцгаана уу бүгдээрэнд нэг өдрийн минь төргий. Өнөөдөр кино болсон бодит хэрэгээрээ эргээд ирлээ. Өнөөдрийн ярих хэргийн кино нь бол 2023 онд Netflix-ээр цацагдсан Bad Surgeon нэртэй докюментари кино байгаа. Romance scam буюу хайрын харилцааны луур гэх юм уу? Тийм хэрэг байгаа. Хөвчлэн дундаж насны эрэгтэй эмэгтэй хүмүүс хохирогчд болдог гэсэн судалгаа байд юм лээ. Өнөөдрийн ярих хэргийн хохирогч гэсэн мөн дундаж насны Америк эмэгтэй болох Benita Alexandra. Энэ эмэгтэй 1966 оны 4 сард Америкт төрсөн. Багаас сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлтэй байсан ба түүнийхээ дагууч сэтгүүлч болж чадсан. Анх сургуулаа төгсөөд NBC телевизэд цаг агарын хөтлөгчөөр орсон ба тушаал твшин явсаар байгаад хэрэг гарах тухайн үед NBC телевизийн продюсераар ажилладаг амжилттай эмэгтэй байсан. Мөн нөхрөөсөө салсан охиноо ганцаараа өсгдөг сингл мам байсан. Гэрлээд хүүхдтэй болсноос 3 жилийн дараа салахаар болсон. Энэ үедээ хүүхд тасрах эрх болон эд хөрөнгийн маргаанаар нөхөртөө эргэж эмгчнээ үзэж маш хэцүүгээр салах процессыг дуусгасан байсан. 2013 онд Benita нэгэн докюментари киноны продюсераар ажиллахаар болдог. Тэр кино ямар кино байсан бэ гэхээр тухайн үедээ дэлхийд ойрны алдарн түгээд байгаа мэслийн эмч Paolo Macchiarini гэдэг хүний тухай нэвтрүүлэг байсан. Хүний амьсгалын эрхтэн болох гурс хоолой, хавдар, гэмтэл, ямар нэгэн дутуу хөвгчл зэрэгс болоод солихоос зур аргагүй байдалд орсон хүмүүст хийж болох хиймэл эрхтэн буюу пластик гурсан хоолойг зохион бүтээсэн эмчээсэн юм билээ. Энэ бүтээл нь гарахаас өмнө гурсан хоолой суулгах шаардлагатай өвчтнүүдэд их хвчлэн нас орсон донорын гурсан хоолойг суулгадаг байсан юм байна. Энэ эмч өөрийнхөө энэ шинэ бүтээлийг хэд хэдэн хүмүүст суулган амжилттай болсон ба дараагийн суулгах хүн нь болохоор Канада автай Солонгос ээжтэй 2 настай Хана гэдэг охин байсан. Пластик гурсан хоолойд суулгах гэж байгаа өвчтнүүдээс хамгийн бага насны хүүхэд байсан. Энэ мэслийн үйл ажиллагааг Америкийн NBC телевизээс гадна Солонгосын NBC телевиз бас сурвалжлан хүргэсэн байдаг. Хана төрөлхийн гурсан хоолой дутуу хөвгчлөлтэй төрсөн ба түүнийг аврах цорын ганц боломж нь энэ байсан. Хэрвээ энэ мэсцэл амжилттай болох юм бол хамгийн бага насны өвчтөнд гурсан хоолой шилжүүлэн суулгасан гэдэг утгаар Пауло түүхэнд бичигдэж үлдэхээр тийм чухал мэсцэл байсан. Пауло 1958 оны 8 сард Шведэд төрж Италид өссөн. Учир нь түүний ээж нь Итали эмэгтэй байсан. 1986 онд Италийн Пизагийн их сургуулийг эмч мэргэжлэр төгссөн. 1989 онд Америкийн Алабама их сургуульд резидент эмчээр суралцж төгсөөд 91 онд тус сургуультай магистрийн зэрэг хамгаалсан. Төгснөөхөө дараа Шведийн Каролина институтэд эмч болон судлаачаар ажиллаж байсан. Нобелийн шагналын анагаах ухааны салбарын шагналуудыг авсан эрдэмтдийн ихэнх нь энэ Каролина институтээс төрж гарсан эрдэмтэд байдаг. Пауло ч гэсэн пластик гурсан хоолойг зохион бүтээх үед нь хамтран ажиллагсад болон ойр дотныхон нь Пауло арай энэ бүтээлээрээ Нобелийн шагнал хүртчих юм биш үстэй гэж хүртэл яригдчихсэн байгаа. 2013 оны 4 сард Benita докюментари киноныхаа ажлаар анх удаага Паулотой уулздаг. Анхны уулзлаа тэр хоёрыг кафед хийхээр болдог. Кафед орж очиод анх Паулог харсан мөчөд түүний биеэр нь бараг цахилгаан гүйцэлгүй шиг болсон гэсэн чадварлаг авьяаслаг алдартай эмч нь маш сэтгэл татам дүр төрхтэй сайхан залуу байж таарсан. Энэ хоёрын харилцаа анхандаа зүгээр л ажил хэргийн харилцаа байсан боловч киноны ажлаар хэд хэдэн уулзалтах үедээ нэлээд дотносож ирсэн. Тэр үед Benita-гийн өмнөх нөхөр нь тарихны хавдар онцлогдсон үхгс их эрмэгдэр байж исэн. Хэдий маш муухайгаар салсан нөхрөж гэсэн охиных нь аав учраас охиноо бодоод маш их гонхтой байсан. Энэ үед нь Пауло дэмжлэг үзүүлж хагцалд ингэж бэлтгэх хэрэгтэй, охиныхоо сэтгэл санааг ингэж бэлтгэх хэрэгтэй. Та хоёр сүүлийн удаа ийм юм хийж өгөх ёстой гэх мэтчлэн зөвлөдөг байсан. Яг энэ үед Benita-д түүний өмнүүлэг хайр халамж төшиг байх юм бол энэ хорвог туулах амархан шиг санагдсан. Нэг удаа Benita-гийн удирдах байгаа кино багийнхаа Иллинойд зураг авалтаар очсон юм байна. Тэр үед зураг авалт дуусны дараа Benita, Пауло хоёр оройн хоолнд хамтдаа ордог. Кино багийнхаа Иллинойд бүгдээ нэг буудалд болсон байсан. Benita 7 давхурт харин Пауло 5 давхурт барилж байсан. Тэгээд хамтдаа лифтээр өксөж яваад 5 давхурт дээрээ Пауло эхлэх будаг. Лифтний алгааж мажмар хаагдал яг бүрэн хаагдахын өмнөх нь Пауло гинт гараа хийж лифтний хаалгыг онгойлгож орж ирснээр Benita гүнсэж орхидог. Тэр өдрөөс эхлээд энэ хоёр аль биесээр үерхэж эхэлсэн. Гэхдээ Пауло энэ үед эхнэр хүүхдтэй хүн байсан. Тэгээ Benita би ингээ эхнэр хүүхдтэй хүнтэй харилцаатай байж чадахгүй гэж хэлэхэд нь хорвоогийн бүхэл араар тавьчтай адилаар Пауло бит хоёрын хооронд ямар ч харилцагтай харилцаа байхгүй, хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа амьдарч байгаа удахгүй гэхдээ салах гэж байгаа салах үйл явц маань эд хөрөнгийн асуудлаас болоод нэлээд удаашрж байгаа. Ямар ч гэсэн энэ асуудал удахгүй шийдэгднэ бити санаа зовж хэлдэг. Энд нь ч Benita итгэдэг, итгэхийг хүссэн байх.
Түүнтэй учирснаас хойш Бенитагийн амьдрал огцом өөрчлөгддөг. Романтик аялал болцоо бэлэг сэлтэнд дарагдаж эхэлдэг. Паула бол бүр романтикийн хаан байсан. Итали, Грек, Куб, Бахама гэх мэтчлэн хамгийн сайхан газруудаар аялахаас гадна энэ аялал бүр нь хамгийн дээд зэрэглэх байдаг гэсэн. Хамгийн үнэтэй буудал бууж, буудлын шалаар дүүрэн сарнаа дэлбэц зал оройн шампанск бодуулаад зөвхөн Мишлений одтой ресторануудаар хооллон аялал өнгөрүүлдэг байсан. Бенита болон Паула хоёрын харилцааг гүнзгийрч Бенита Паулог ойр дотныхонтойгоо танилцуулж эхэлсэн. Энэ үед өөрийнхөө эгч болон эгчийнхээ нөхөртэй танилцуулах болдог. Тэр үед эгчийнхэн нөхөр маш их сандарч исэн гэсэн. Яагаад гэхээр Пауло 5-6 орны хэлээр ярьдаг гэсэн учраас Итали хүн байж арай надаас илүү англи хэлээр ярих юм биш үсттэй гэж хүртэл сандарч исэн гэсэн. Оройн хоолнд хамтдаа ороход Пауло бүр энгийнээс энгийн хүн байдаг. Маш баян тансаг алтартай, элит эмчгэрнээ романтик, өөрийнхөө эмэгтэйг маш хайрлаж халамжилдаг. Түүнээс гадна эргэн тойрныхоо хүмүүсийг ч тав тухтай байлгаж чаддаг тийм эрхтэй байжээ. Энэ хоёрын харилцаа гүнзгийрэн явсаар Крисмсийн өдөр болдог. Бенитад Паулоныг бэлэг өгдөг. Бэлгийн хайрцаг задлаад үзтэл тэрэн дотор нь сүүн бөгж байдаг. Бөгж нь Монгол мөнгөөр 320 сая орчим төгрөгийн үнэтэй даймонд бөгж байсан. Ийхүү Паула Бенитад гэрлэх санал тавьдаг. Энэ үед нь Бенита маш их шоконд орсон. Хэдийгээр Бенита аль хэдийн Паулад хайртай болсон байсан ч гэсэн энэ бүхэн маш гинтийн санагдсан. Яагаад вэ гэхээр анх энэ хоёрын танилцсан үе нь 2013 оны 4 сар харин гэрлэх санал тавьсан нь энэ 2013 оны 12 сар буюу Крисмсийн өдөр байсан. Тэгэхээр бараг 6 юм уу 7 сарын харилцааны дараа гэрлэх санал тавьсан гэсэн үг болж байгаа. Хэдийгээр хамтдаа байсан хугацаа тийм амар чухал биш ч гэсэн яг энэ үед Пауло эхнэр хүүхдээсээ салаагүй байсан хамгийн том асуудал байжээ. Ингээд Бенита чи одоо хүртэл хууль ёсны эхнэртэй хэвээрээ бидтэй би энэ бүжиг зүүж болно гэж үү гэж асуухад Пауло зүгээрээ одоо бит хоёрын саллалтын асуудал нэлээд шийдэгдэх шатанд орсон. Бараг хамгийн сүүлийн удаагийн шүүх хурал үлдсэн. Энэ шүүх хурлаар бараг саллалтын асуудал шийдэгдчих байхаа. Тэгэхээр бит хоёрын хурмаас өмнө би ганц би залуу болчихсон санаа зовох хэрэггүй гэж хэлдэг. Бенитач мэдээж төгс төгөлдөр залуу өөрийнх нь нөхөр болъё гэж байхад юу гэж үгүй гэхүү заал гэдэг. Ингэж тэр хоёрын харилцаа дараагийн шатанд очихдоо зэрэгцээ. Паулоч завгүй хуваартай ажилласан хэвээрэл байсан. Ханагийн бэлтгэлээс хойш Паулогийн нэр хүнд бол дэлхийд даяар цацагдан улам алтартай болсон. Түүнээсээ болоод дэлхийн олон орнуудаар аялан мэдцэслэл хийх болон мэдцлийн зөвлөгөө өгөхөөр ажиллах болсон. Завгүй хуваараасаа болоод Бенитатай болцох болцооноос хоцрох эсвэл болцож байхдаа гинтийн асуудал гарлаа. Яралтай мэдцэл орох хэрэгтэй болоо гэх мэтлэнгээр өрхөж явах зүйлсүүд бол маш ихээр давтагдж эхэлсэн. Нэг удаа Бенита байнга ингэж ах юм уу гэж хэлэхэд нь Пауло ингэж хэлдэг. Одоо чи нэгэнд миний эхнэр болох ч учраас би чамд өөрийнхөө хамгийн том нууцыг задлая. Би бол яг үнэндээ ингэж олон газруудаар явж мэдцэл хийхээс гадна маш өндөр албан тушаалтнуудын хувийн эмчээр ажилладаг юм аа. Миний үйлчлүүлэгч дунд Билл Клинтон, Барак Обама, Ромын пап хүртэл байдгаа гэж хэлдэг. Амар алдартай эмч болохоор байх боломжтой л ахал та тий. Үүнийг сонссон Бенита оо тийм үү за ойлголоо тэгвэл явуулахгүй яах вэ чи яв хүссэн үедээ ажиллаа хий ийм амар чухал хүмүүсийн эмч ажиллаа хийхгүй яах вэ гэж хэлдэг. Гэтэл яг үнэндээ ажилтаа боллоо гэж хэлээд очдог байсан хүн нь Билл Клинтонч биш, Барак Обамач биш, Анна гэдэг эмэгтэй байсан. Энэ Анна гэдэг эмэгтэй нь түүний хууль ёсны эхнэрэнч биш. Тэгсэн хэрнээ энэ хоёрын дунд төрсэн охин хүртэл байдаг гэсэн. Энэ Анна гэдэг эмэгтэйтэй Пауло анх яаж танилцсан бэ гэхээр Аннагийн хүн машины осолд орсноос болоо гуурсан хоолон гэмтэл авдаг. Ингээ гуурсан хоолоо шилжүүлэн суулгах шаардлагатай болдгоо. Энэ үед Пауло дээр эмчлэгдэхээр очсон. Тэгвэл Пауло асуудалгүй танаа хөвгөлд чи би пластик гуурсан хоолоо суулгаад үе гэ мэдсэлд орж пластик гуурсан хоолоо суулгасан. Гэтэл 7 хоногийн дараа тэрхүү нас ордог. Пластик гуурсан хоолой суулгаснаас болоод хүмүүс нас барчлаа гэж ойлгосон ээж нь Паулогийн эсрэг гомдол гаргадаг. Гэтэл Пауло үгүй энэ бол пластик гуурсан хоолой суулгах мэдслээс болоогүй хүүгээ чинь Ослоос авсан гэмтлүүдээс болоод ингэж хүч насарсан шүү гэж тайлбарлсан. Ийхүү энэ хоёр заргалж авах хугацаанд Пауло Аннатай хит удаа уулзч хоолнд орсон. Энэ хугацаанд чамд ямар хэцүү байгааг би үнэхээр их ойлгож байна. Чиний цорын ганц хүү байсан мэт чамаа ямар их ганцаарч байгаа ч би ойлгож байна. Чамд тэр ямар нэгэн дэмжлэг туслалцаа хэрэгтэй бол надад шууд хаанд би чиний хажууд байж чамд туслах болно. Үргэлж чиний хажууд байна гэх мэтчлэн уяраж эхэлсэн. Анна ч гэсэн түүний үгэнд нь итгээд ийм ухаантай, ийм сайхан сэтгэлтэй эмч мэдээж алдаа гаргасан байх учиргүй ялцчгүй л миний хүү Ослоос олж өнгөрсөн байна да гэдэгт нь итгээд гомдлоо татаж авдаг.
Гэхдээ аль хэдийн Пауло дууралсан байсан. Ингээд Пауло ч гэсэн түүнтэй харилцаагаа үргэлжлүүлсээр байгаад дундаасаа охинтой болсон. Энэ эмэгтэй болохоор Италид амьдардаг эмэгтэй байсан. Аннатагаа мөн л адилхан орон орноор аялан зугаалч романтиклдаг байсан. Гэхдээ тэр хоёрын хамгийн их аялдаг газар нь Нью-Йорк байсан. Яагаад вэ гэхээр Нью-Йоркод Бенита амьдардаг байсан. Харин Бенита Пауло хоёрын хамгийн их зугаалдаг байсан газар нь Итали байсан. Энэ хоёртой хамтдаа болцож байгаа хугацаанд гинтл ажил гарлаа, яаралтай мэсэл гарлаа гэх мэтлэнгээр явах бүртээ нөгөө төхрөө нь очдог байжээ. Ийхүү Бенитаг өөртөө бүрэн итгүүлж чадсан Пауло нэг өдөр Бенита тэр ирснээр би гэрлэлтэд цоцлуулчихлаа. Одоо би албан ёсоор ганц бие залуу болсон. Одоо хоёулаа хамтдаа хормондоо бэлтгэцгээе гэж хэлдэг. Пауло католик шашинтай хүн байсан юм байна. Католик шашинд хосууд заавал сүмээр орж гэрлэлтэд баталгаажуулах шаардлагатай байдаг юм байна. Пауло Бенита хоёрын гэрлэлт нь дахин гэрлэлт учраас католик шашны сүмүүдэд гэрлэлтэд батлуулахад хүндрэл учирч эхэлсэн. Энэ үед Пауло зүгээрээ би Ромын паптай яриад зохицуулчихна гэж хэлээд явдаг. Ингэж байгаа хэсэг хугацааны дараа ирснээр за би Ромын паптай ярьчлаа. Ромын пап өөрөө бидний гэрлэлтийг батлая гэж байна. Одоо манай шашинд шинжилэлт хийх цаг үе аль хэдийн ирсэн. Тийм учраас энэний эхлэл болоход би та хоёрын дахин гэрлэлтийг өөрийн биеэр батлая гэж хэлсэн гэж хэлдэг. Бенито өөрөө католик шашинтай хүн биш байсан учраас энэ шашны тухай нарийн тодорхой мэдээлэл байгаагүй. Гэхдээ Google-с Ромын пап гэрлэлт баталдаггүй гэж ямар ч байсан хайж үзсэн байгаа. Тэр үед нь тийм Ромын пап гэрлэлт баталдгаа гэдэг хариулт гарч ирсэн. Яагаад вэ гэхээр урд нь нэг удаа Ромын пап 20 хосыг хамтд нь гэрлэлтийг батлуулах нэг ёслол хийжсэн түүхтэй юм билээ. Асар нэр хүндтэй эрхэм дээд Ромын пап бидний гэрлэлтийг батлах байгаа учраас энэ гэрлэлтийг маш төгс төгөлдөр өндөр түвшинд бэлтгэх хэрэгтэй гэж боддог. Өмнө нь өөрөө хормондоо өмснө гэд бэлдсэн байсан. Даашин за хараад арай л цээж нь ил гарсан, ил задгаа юм шиг санагдаад Ромын папын өмнө арай ч ийм даашинцтай зогсож болохгүй хаа гэд дахин хормын даашинц хийлгэхээр болдог. Ямар хормын даашинц өмсөхийгөө шийтгэхээр найзуудыгаа хормын даашинцны дизайнертай цуглуулж агаад хурал шиг юм хийдэг. Тэгэд энэ хурлаа хийхдээ болохоор нууцлалын гэрээ хүртэл хийсэн. Тэр гэрээ нь ямар утгатай гэрээ байсан бэ гэхээр Ромын пап оролцож байгаа хурим гэдгийг цааш нь задруулж болохгүй гэсэн тийм нууцлалын гэрээ хийсэн. Ингэж Ромын папын өмнө зогсохдоо өмсөх хурмын даашин заа хүртэл сонгосон байсан. Тэр хоёрын хурим ганцхан өдөр үргэлжлэх биш 4 хоногийн турш үргэлжлэх байсан. Болох газар нь Италийн Ром хотоос нэг машинаар 30 минут орчим явдаг Castel Gandolfo гэдэг нэртэй шилтгэн байт юм байна. Ромын папын зуны цуслан юм билээ. Тэгээд тэнд хурмаа хийхээр болсон гэж хэлдэг. Хурим хийх газар болон Ромын паптай холбоотой бүх асуудлыг би өөрөө зохицуулна гэж Пауло Бенитад хэлсэн. Тэр үед нь Бенита яалаа гэжтэй хурмаа болох газараа өөрөө очиж үзээгүй байж болохгүй штэ гэд маш ихээр ятгсны үр дүнд Пауло тэр газар руу Бенитаг нэг удаа дагуулж очсон. Тэр үедээ өмнө нь байдгаас шал өөр дүр төрхийг үзүүлдэг. Залхсан царайтай, ядаргатын гэсэн байдалтай. За харсан уу ийм шилдэг юм аа. Эндээс ч орж ирнэ, эндээс пап орж ирнэ. Энэ хавцаа ингээд бидний хормыг батлна. Одоо болсон мэт хаасан мэттэй одоо яв хурд яв гэх мэтлэнгээр амар хууртайгаар үзүүлээд салсан. Энэ үед хурмаас болоод хөөрч тогтолж байсан хүн зөвхөн Бенита Пауло хоёр биш байсан. Бенитагийн найзууд хүртэл Ромын паптай биеэр уулзах боломж гарах нэ гэд маш хөөрөн тогтолж байсан. Найзууд болон Бенитагийн эгч дүүс нь амьдралдаа худалдаж авч үтсэн хамгийн үнэтэй даашин заа хурманд зориулсан худалдаж авцгаасан байсан. Мөн Бенитагийн хурмын даашинцны дизайнер нь гей залуу байсан юм лээ. Тэр залуу бас найз залуутайсан. Гэтэл Пауло тэр залууд Ромын пап та хоёрыг ч гэсэн ажиллана гэсэн гэж хэлдэг. Нөгөө гей залуучууд бүр амар баярлдаг. Яагаад гэхээр зүгээр энгийн хүмүүс хүртэл өөрсдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байхад Ромын пап өөрсдийг нь хүлээн зөвшөөрж ажиллана гэдэг нь түүний хувьд нэр төрийн хэрэг юм шиг санагдсан. Тэдний хормонд 300 зочид оролцох байсан ба зочдын хоол, унд, байрлах буудал зэргийг бүгднийг зохицуулсан гэж Пауло хэлдэг. Тэгээд тэднийг би үзэж харж шалгах шаардлагатай биш үү гэж Бенитаг хэлэхэд зүгээр энэ хормыг би чиний хувьд сюрприз байлгахыг хүсэж байна. Чи зүгээр л надад итгэчих. Би бүгдийг нь зохицуулсан байгаа гэж хэлдэг. Тэрнээс гадна бидний хурмын мэдчилгээний дуг Андре Бочеллод болохоор болсон гэж хэлдэг. Энийг сонссон хүмүүс бүгд шок болдог. Шокруулах зүйл нь үүгээр дуусаагүй. Элтон Джон Legend зэрэг алтартнууд ирж дуулна гэж бас хэлсэн. Мөн Барак Обама, Билл Клинтоны төр зочдоор үргэлцээ гэж бас хэлсэн. Энэ бүгдийг сонссон Бенитагийн найзууд болон гэр бүлийнх нь бүр шоконд орсон. Юу вэ чи бүр хай класс зэрэглэлийн хурим юм биш үү те бид нар баг тэнд байхад зүгээр юм уу гэж бодож эхэлсэн. Нэг өдөр Паулод Бенитагийн гэрт нэг төгөлдөр хуур авчирч тавьдаг. Энэ төгөлдөр хуураа яах чам бэ гэсэн чинь нөгөө манай романтикийн хаан Пауло хурмынхаа өдөр би чамд зориулж энэ төгөлдөр хуураар ая тоглож өгөх болно гэж хэлдэг. Тэгээд Бенитагийн охинд нь бас хоёлаа хамтдаа хосолж тоглоё. Чи хийлээрээ энэ аяыг тоглоо сурч байгаа. Хоёлаа энэ аяыг хурман дээр тоглоё шүү гэж хэлдэг.
Ингээд Пауло төгөлдөр хуурын бэлтгэлээ хүртэл маш идэвхтэйгээр хийж эхэлсэн. Хормонтой бэлтгэд тосод завгүй байх үед нь Паулод нэг асуудал үүсдэг. Тэр нь юу вэ гэхээр Каролинская институтэд хамтран ажиллахад нь түүний судалгааны ажил нь алдаатай байсан гэдэг мэдээллийг гаргадаг. Пластик гурсан хоолой шилжүүлэн суулгах судалгааны ажил байсан. Энэ үед нь Бенито ямар асуудал гарч байгааг санаа зовход нь Пауло санаа зовох хэрэггүй. Угаасаа дөнгөж шинээр бий болж байгаа бүтээгдэхүүн ямар нэгэн алдаагүй байна гэж байхгүй. Бүгд л энэ замыг туулж амжилттай болдог. Бүхэл хэмнэл эрхтнүүд энэ замыг туулж зохион бүтээгцээ. Гол нь миний хамтран ажиллахсад намайг Нобелийн шагнал авчихъя гэж хатаархсан да. Ийм юм хийж байгаа маа чи битээ санаа зов гэж хэлдэг. Каролинская институтээс энэ мэдээллийг гаргах болсон гол шалтгаан нь 2 настай Ханна охин Мслаас хойш 1 жилийн дараа нас барсантай холбоотой байсан. Нас барсан хүн ганцхан Ханна охинч биш. Түүний пластик гурсан хоолоос тулах мэсэлд орсон 8 хүний 7 мэслийн дараах өндөрлөөр нас барсан. Ганцхан хүн амьд үлдсэн. Тэр нь яаж амьд үлдсэн бэ гэхээр тулгуулсан пластик гурсан хоолойгоо ахуулан нас барсан донорын гурсан хоолоос тулгуулснаар амьд үлдсэн байдаг. Пауло өөрөө энэ асуудал тийм сүртэй асуудал биш гэд нэг санаа зовхгүй байсан учраас Бенито ч гэсэн санаа зовоогүй хурмаа цааш үргэлжлүүлэн бэлцээр байсан. Паулогийн жинхэнэ гэр нь Испани Барселонод байдаг гэсэн. Тэгээд турмаасны дараа Бенито болон охиныг нь аваад Барселона руу нүүнэ гэж тохиролцсон. Бенито өөрийнхөө ажлаас гараад охиноо ч гэсэн сургуулиасаа гараад нүхтэд бэлтэж эхэлдэг. Мэдээж хурм хийж байгаа эмэгтэй хүнд үс зүс арьс хумс гэж бэлдэх юм тоймгүй их байж таараа. Тэгээд нэг удаа хумсны салонд орсон хумсаа анзлуулаад суужсэн чинь хамт ажилладаг нэг найзаас нь мэйл ирдэг. Чи энийг харах хэрэгтэй юм шиг байна гэд нэг мэдээний линкийг хавсраад явуулсан байдаг. Линкийг дараад ортол Ромын папын Өмнөд Африкт хийх аяллахын тухай мэдээлэл байдаг. Пауло болон Бенито хоёрын хурмын өдөр нь 7 сарын 11 байсан ба яг тэр өдөр Ромын пап Өмнөд Африкт аялаж байх болно гэсэн мэдээлэл байдаг. Мэдээ харсан Бенито бүр дотор нь мухаарналд орж бөөлждөг. 7 сарын 11-нд Италид бит хоёрын хурмыг батлах ёстой. Ромын пап ч яхаараа бүр шал өөр твд аялчлалыг явж идэг гэлээ гэж бодоод маш их гайхсан. Тэгээд Пауло руу залгаад асуутал чи сэтгүүлч хүн байж ийм мэдэхгүй байхтай яах вэ? Наа чи худлаа мэдээллээ. Ромын папыг дахин гэрэлд батлахаар зөвшөөрснгийг нь мэдсэн эсрэг үзэлтнүүд нь түүнийг хорлох зорилгоор ийм хуурамч мэдээлэл засаж байгаа маа. Бити итгэе. Би Ромын паптай дахиж очиж уулзаад бүрэн баталгаажуулах болно. Бити санаа зов гэж хэлдэг. Энэ үед хурам болоход 6-7 хоног үлдсэн байсан ба энэ хэрэгс болоод гів гинтл Бенитогийн тарих нь эрүүл ухаанаар ажиллаж эхэлдэг. Пауло болон хурмынхаа бэлтгэлийн тухай бодоод үзэхэд сэжигтэй зүйл нэг биш байгааг анзаарсан. Эргэлзээтэй байгаа бүх зүйлсээ тодорхой болгох хэрэгтэй гэж шийдсэн Бенито хувийн мөрдөгч хүслэн аваад Паулогийн араас мөрдүүлж эхэлсэн. Энэ үед Паулогийн хэрэгжсэн улам томорсоор байсан. Паулогоор мэслэлгээд амнасаа алдсан өвчтнүүдийн ар гэрийнх нь Паулогийн эсрэг гомдол гаргаж эхэлсэн. Энэ хэрэгүүдээр Пауло шүүхэд дутагдахаар болсон. Үүнийг нь олж мэдсэн Бенито за чамаг ийм хэцүү асуудалтай байх үед чинь заавал хурим энтер гэд яах вэ? Ямар ч гэсэн хурмаа хойшлуулчих гэж хэлдэг. Энэ үед Бенито хурмын бэлтгэд аль хэдийн 50,000 орчим долларыг зарцуулчихсан байсан. Монгол мөнгөөр 180 сая орчим төгрөгийг Бенитогийн найзууд болон гэрийнх нь аль хэдийн пледэ захиалчихсан. Бас Бенито ажлаасаа гарсан, охин сургуулиасаа гарсан үе байж таарсан. Энэндээ ууралсан Бенито нөхөр болох хүнээ илүү нарийн судалгаар шийдсэн. Пауло яг л сонгон шиг залуу байсан. Хальсыг нь арилгах тусам цаанаас нь ямар нэгэн шинэ юм гарч ирсээр байсан. Хамгийн ихэнд Бенитогийн хийсэн зүйл нь юу вэ гэхээр Ромын папын ажлын алба руу имэйл илгээсэн. Ромын папын ажлын албанаас нь юу яриад байгаа юм бэ? Ромын папын ажил өргөтн гэрэл баталгаажуулах гэдэг зүйл байдгүй маа. Тэрнээс гадна Ромын папын зуны цусланд ямар ч хурим зохион байгуулах төлөвлөгөө байхгүй. Ромын пап зуны цусланда хурим зохион байгуулах нь битгий хэл өөрөө очиж амрах ч савгүй байгаа гэж хэлдэг. Мөн Барак Обама, Билл Клинтон, Джон Леженд, Элтон Джон, Андре Бочелло бүгдээрээ ямар Пауло, ямар ч тийм Пауло гэдэг хүнийг танихгүй гэсэн хариулт өгдөг. Хамгийн том худал хуурмаг нь юу байсан бэ гэхээр Пауло одоо хүртэл аль биесны эхнэр хүүхэдтэй эрэгтэй хэвээрээ байсан. Энэ бүхнийг олж мэдсэн Бенито 7 сарын 11-ний өдөр буюу хурим болох өдрөө Итали руу аялалд явдаг. Зарим нэг найзууд нь хуримд нь оролцохын тулд буцаах боломжгүй онгоцны плед захиалсан байсан учраас тэр пледээ өхүүлэхгүй тул тэр найзуудаа дагуулад аялсан. Энэ аяллаа дуусгасныхаа дараа Бенито хамтдаа аялж байгаа хоёр найзтайгаа хамт Испани Барселона орохоор болдог. Пауло энэ байшинд гурлаа хамтдаа амьдрах болно гэж өөрийнхөө байшингийн зураг бичлэгийг Бенитод үзүүлжсэн боловч нэг ч удаа тэр байшиндаа Бенитог бол дагуулж очиж байгаагүй. Хаягаа хүртэл худлаа хэлсэн байдаг. Гэхдээ хувийн мөрдөгчийнхөө тусламжтай жинхэнэ хаягийг нь олж авч чадсан Бенито гэрт нь очихоор шийддэг. Тухайн үед Бенито
аяллаар явж байгаа гэдгээ брогт хэлээгүйгээс гадна Нью-Йоркт байж байгаа гэж хэлдэг. Харин Пауло болохоор Оросд ажиллаар явж байна гэж хэлсэн байсан. Ингээд түрээс эмчийн төрөсөлж аваад Барселонод байдаг гэрийнх нь гадар аваад очдог. Гэр нь гадаад цэцэрлэгтэй маш гоё том байшин байдаг. Тэр байшингийнх нь гаднах цэцэрлэг рүү харсан чинь тэнцээ нэг хідэн хүүхдүүдтэй хамт Пауло тоглоод байж байдаг. Нөгөө Орос томилтоор явсан Пауло маань түүнээс гадна бас нэг эмэгтэй тэр гэрт байж байдаг. Тэр эмэгтэй нь Паулогийн эхнэр биш. Бас нөгөө Аннач биш. Тэгэхээр дахиад бас нэг өөр эмэгтэй байсан болж таарч байгаа. Энийг олж харсан Бенитагийн хоёр найз нь бит хоёр найз Паулот ч уулзчаад ирээд машинаас гараад явдаг. Харин Бенита машин дотроосоо уцаараа бичлэг хийгээд үлдсэн. Хоёр найз нь гэрлүүн явж чонготаа хонхыг нь дарсан чинь Пауло гараад ирдэг. Тэгснэ хоёр найзыг нь харсан амар сандраад "Хүүе та хоёр энд юу хийж явж байгаа? Яаж манай гэрээ мэдсэн бэ?" гэдэл амар гайхдаг. Тэгсэн чинь та хоёрын хуримнаас болоод хитрхийн хямдхан билет захиалсан бит хоёр билетээ буцаах боломжгүй болсон. Тэгээд өхүүлээд явах гэж бодоод аялаа түрээд ирлээ гэж хэлдэг. Тэгсэн чинь Пауло амар сандраад тийм үү, энд Бенита бас хамт явж байгаа юм уу? Бенита хаана? Та хоёр ямар машинаар ирсэн ингээл асуудаг. Гэтэн найзууд нь машинаар ирээгүй бид төр зүгээр алхаад ирсэн. За ямар ч зүйл чамтай уулзсан юм ч бод ингээ явъя да гэтгсэн чинь за тэлгүй яв гэж баг хүргэлтийн хүнээс өргүүлсэн юм аваад явуулж байгаа хүн шиг л явуулж орхидог. Гэхдээ энэ үед Пауло маш их сандарсан. Яагаад гэхээр Бенитагийн хоёр найз өөрийг нь ингээд байж байгааг олж харсан учраас Бенитад хэлэх нь тодорхой гэж боддог. Түүний ботсончлан Бенита ч гэсэн түн рүү салтын мессеж илгээсэн. Тэр мессежэндээ чиний хуурмаг бүхнийг би мэдсэн. Чи намайг NBC телевизийн продюсер байсан Эми Аворцын шагналтай сэтгүүлч гэдгийг мартсан уу? Би чамд хэн болохоо харуулна гэд бичдэг. Хариуд нь "Вау" гэсэн хариу ирсэн. Хөрх хэлэх үггүй л болсон юм шиг байна. Баримтат кинон дээр Бенитагаас ийм тохиолдолд ихэнх эмэгтэйчүүд эрүүл маргаан зодон ус шууган тарьдаг штэ. Та яагаад тэгээгүй юм бэ гэж асуухад тэнд маш олон хүүхдүүд байсан. Хэний хүүхдүүд вэ гэдэг энэ би мэдэхгүй ч хэрвээ би тэнд ч очиж шууган тарих юм бол тэр хүүхдүүдэд насан туршдаа мартаж чадахгүй траума үлдэх гэдгээс санаа зовоод тийм үйлдэл хийгээгүй гэж хэлсэн байсан. Ийхүү Пауло Бенита хоёрт бүр мөсөн салсан. Америкт буцаж ирснийхаа дараа Бенита ядаж сэтгэл санааныхаа хохирлыг мөнгөрч болохоо төлөвлөж авъя гэж шийдээд сүүн бүгжийг зархаар болдог. Нөө 320 сая үнэтэй даймонд бүгжийг. Гэтэл тэр бүгж нь жинхэнэ даймонд биш байсан ба 3.5 сая төгрөгөөр хүрдэг. Бараг 100 дахин нэмэгдүүлж үнэ нь хэлсэн юм аашаа. Паулотой холбоотой бүх зүйлийг гаргаж хайдаг. Энэ үедээ пианог нь бас зардаг. Тэгсэн чинь пианог нь худалдаж авахар ирсэн хүн пианон дээр байгаа хадгалагдсан аяыг устгachж болно гэдэгтэй гэж асуудаг. Энэ үед л Бенита тэр пианон дээр нь хадгалагдсан ая байсныг нь мэдэж авдаг. Ингээд пианоныхоо бэлтгэлийг хийжсэн үеийнх нь бичлэгүүдийг нь ухраагаад үзтэл ядаж пианог ингээд нэг тоглож байгаа нэг дүр үзүүлж болно доо тэгээчгүй зүгээр ингээд пианоны нөгөө даралтуудынх нь ингээд тоосын зүгээр ингээд харчаад ингээд байжсэн байж таардаг. Хүн нөө хэд дурлахаараа нүдэн сохордог гэдэг шиг. Тэгээд пианоны тоосыг харчиж байгаа хүнийг ямар амарлаг пиано тоглох хүн бэ л гэж бодоод явж исэн юм шиг бай. Мөнгөөр чохирлуулж тааргүй болсон Бенита түүний ажлын газар болох Каролинска институт руу танаад ажилладаг энэ хүн чинь маш юм ёс зүйгүй араар тавьж урамж худалж ирэхтэй гэдэг утгатай мэйлийг бичдэг. Гэтэл Каролинска институт энэ хүн манад аль хэдийн ажиллахаа болсон. Түүнээс гадна түүнтэй холбоотой маш их гомдлууд манай институт дээр овоорсон байгаа. Түүний эсрэг шүүхийн маргаан ч гэсэн үүссэн байгаа гэж хэлдэг. Шүүхийн маргаан ямархан маргаанууд ингээд судлаад үзтэл түүний дэлхийн тойрон мэдслийг хийсэн хүмүүсийнх нь ар гэрээ бүлээс ирсэн шүүхийн нэхэмжлүүд байдаг. Ингээд дэлхийн тойрон мэдсэл хийдэг байсан мэдсэлч маань дэлхийн тойрон шүүх хурлд оролцохоор болсон байдаг. Хамгийн олон хохирогч нь Шведэд байсан учраас хамгийн эхлээд Шведийн шүүхэд дуудагдан шүүх хурлд оролцсон. Тэгээ эхний удаад болохоор хүмүүсийн амь настай холбоотой хэрэг биш. Хуурамч судалгааны ажил хэвлүүлсэн гэдэг хэргийнхаа даваа 2019 онд 16 сарын 20 ял авсан. Дараа нь 2023 онд амь нас нохирсон хохирогчтой холбоотой хэргээр 2.5 жилийн ял авсан. Энэ ялныхаа эсрэг давж заалтах шатны шүүхэд хандсан хэвээрээ байгаа юм билээ. Тэгэхээр эцсийн шүүх хурлын хариу нь бол гараагүй. Хариу нь гараад энэ хэвээр батлагдсан ч энэ ялаа эдэлснийхаа дараа Пауло дараачийнхаа өөр орнуудын шүүхээр орж дахин ял эдэлнэ гэсэн мэдээлэл гарсан билээ. Харин түүний эсрэг шүүхийн гомдол гаргаж чадахгүй, мөнгө төлөвлөж чадахгүй, ажлаас нь халуулж чадахгүй болсон Бенитад өөрийнхөө хамгийн сайн хийдэг зүйлийг хийсэн. Тэр нь юу вэ гэхээр ABC телевизэд ярилцлага өгөөд түүний романс скамын талаар олон нийтэд анхааруулга болгон бүхэл бүтэн баримтат кино хийсэн байгаа. Дараа нь Netflix-ийн энэхүү Bad Surgeon нэртэй баримтат кинод ч гэсэн оролцсон олон нийтийн хүртэл болгосон. Түүний тухай баримтат кино гаргасан ABC телевиз болон Netflix ч гэсэн Пауло руу
маш олонтой холбогдсон таны тухай иймэрхүү мэдээлэлтэй баримтат кино хийх гэж байна. Та өөрийнхөө байр суурийг илэрхийлэх үү? Энэ бүх мэдээллийн эсрэг хариу хэлэх үү гэдэг асуудлаар холбогдсон боловч ямар ч хариу өгөөгүй гэдэг өнөөдрийн хэрэг энэ түрээд өндөрлөж байна. Дараа дахин шинэ бичлэгтээ эргээд ирье. Тэр болтол баяртай.